Дараагийн мэдээг танилцуулъя. Аргентин улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах аль биесны шийдвэрээ зарласан байна. За тус улсын гадаад хэргийн сайд Пабло Крино X хуудсан дээр энэхүү мэдээллийг баталгаажуулсан. За тэрээр хэлэхдээ өнөөдөр Аргентин улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарлаа гэдэг нь манай аль биесны мэдэгдлээс хойш 1 жилийн дараа тухайн үйл явц хүчин төгөлдөр болж байгааг харуулсан гэж хэлээд уг мэдэгдлийг 2025 оны 7 дугаар сарын 17-нд Нүб ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэдгээ дурсаж бичсэн байна. За гэрээний эрхийн хугацаанд Венийн конвенцийн заалтын дагуу гарах үйл ажиллагаа 1 жилийн дараа болно гэж одоо заасан байдаг. За үүн дагуу Аргентин улсын хүү дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарахаар болсон байна. За мөн Аргентины хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээний туслагдсан ч гэсэн хоёр талын хилцээр бус нутгийн түвшинд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Олон улсын хамтын ажиллагаанд бол идэвхтэй оролцсон, дэмжсэн хэвээр байна. За мөн тусгаар тогтнол эрүүл мэндийн бодлогоо тодруулах чадвараа бүрэн хамгаална гэдгээ хамлаж мэдгдсэн байна. За ерөнхийлөгч Хавьер Милей болон түүний баг COVID-19 цар тахлын үеэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай гүнзгий санал зөрөлтөнд орсон. За үүний улмаас бол хариу үйлдэл үзүүлэн тухайн байгууллагаас гарч байгаа гэдэг үйл ажиллагаагаа зөвтгөж байгаа. Ерөнхийлөгч уг байгууллагыг харгас бөгөөд түүхийн дэх нийгмийн хяналтын хамгийн агуу туршилтыг хэрэгжүүлсэн байгууллага гэж шүүмжилж байсан удаатай. За харин энэхүү мэдээлэл гарсны дараа эрүүл мэндийн байгууллагын мэрэгчлэнүүд бол тухайн үйл явцыг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа энэхүү арга хэмжээг бол эрүүл мэндийн үүднээс авч үзэх юм бол гажууд л үүсгэсэн арга хэмжээ босон гэж засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж байгаа. Харин засгийн газрын зүгээс Аргентин өөрийн бүрэн эрхт байдлаа иргэн олж авж байгаа хэрэг явдал гэж үзсэн. За Хавьер Милейгийн хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн маргаан нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа одоо шийдвэртэй адил одоо ийм алхмыг хийж байгаа хэрэг болж байна. За Америкийн засаг захиргааны хувьд тус байгууллага бас ковид сар тахал болон дэлхийн эрүүл мэндтэй холбоотой бусад хямралыг буруу зохицуулж байна гэж шүүмжилсэн учраас энэ одоо Америкийн засаг захиргааны хувьд 1-р сард дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах шийдвэрийг гаргасан ийм удаатай. За сүүлийн үед бол дэлхийн томоохон орнууд дэлхийн олон улсын харилцааны одоо гол тулгуур болсон институтүүдээс гарах шийдвэрүүдийг гаргах болсон. За энэ нь бол цаашдаа дэлхийн тогтолцоог бүрдүүлж байгаа энэхүү тогтолцоонд хямрал нүүрлсэн байгааг бол харуулж байгаа юм. За өөрөөр хэлбэл эдгээр одоо институт бол дэлхий дээр улс орнуудын хооронд хамтын ажиллагааг зохицуулах, дайн мөргөлдөөн болон бусад одоо эдийн засаг аюулгүй байдалтай холбоотой хямралыг зохицуулах зорилгоор байгуулагдсан байгууллага байгаа. За эдгээр байгууллагуудаас томоохон орнууд гарч байгаа нь эдгээр институцийн хүчин чадлыг сулруулж байгаа юм. За мөн эдгээр институц нь цаанаа бол олон улсын эрх зүйдээр суурилсан байдаг. Тэгэхээр олон улсын эрх зүйн одоо үйлчлэх чадамжийг бууруулж байгаа явдал нь олон улсын харилцаанд дэлхийн одоо дэг журам эвдэгдэх шинээр одоо дэг журам тогтож болзошгүй гэсэн ийм одоо хардлагыг төрүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. За энэ нь цаашдаа хэрхэн одоо шинэ бий болох дэг журам нь дэлхийн улс орнууд тэр дундаа жижиг улсад ямар нөлөөлөлттэй байх хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон институцийн өөрчлөлт бол ийхүү өөрчлөгдөн шинээр дэг журам тогтож байгаа нь эдгээр орнуудын үйл ажиллагаанаас харагдаж байгаа.